Сайн бацгаанаа сонсогчдоо. Өнөөдөр манай багийн бэлтгэсэн Игрийн орооны тууж сэдвтэй подкаст эхлэх бэлэн болсон байна. Энэ Игрийн орооны үг туужийн тухай гэвэл энэ 12 дугаар зуунаас гаралтай гэж үздэг бөгөөд зохиогч нь тодорхойгүй байдаг байна. Энэ зохиолын хувьд 1185 онд Игор Слав царийн яг жинхэнэ дайны аян замын тухай өгүүлдэг бөгөөд яг анхны гар бичмэл буюу их хөлбөрийн 1795 онд Ярославын Спасский хэмээх цайзаас олж авсан байдаг. Тэгээ үүнийг ингээд эрдэмтэд бичиж ингээд сайжруулад 1800 онд олон нийтэд хэвлэн тараасан байдаг. Яг анх бичсэн юм тодорхойгүй. Yes, тодорхойгүй байдаг. Гэтэ эрдэмтэд таамаглахдаа Ярославын цайзаас олж байгаа юм чинь Ярославын юм туслах эсвэл гар бичиж бичсэн гэж магадгүй гэж үздэг. Тэгээд энэ туужийн тухай илүү дэлгэрэнгүй дуртай бол энэ туужаас ингээд санаа аваад хийсэн кино, хөгжим, дөөр, уран зохиолууд маш их байдаг өгөөд үүний хамгийн алдартай дөөр болох Александр Бродины Князь Игорь хэмээн дөөр байдаг. Энэ дөөрийг болохоор Броди 1869 онд бичиж эхэлсэн бөгөөд 1887 онд харамсалтайгаар өгөхөд зохиолоод дуусгаж амжаагүй юм а. Тэнгууд нь Риски, Корсканов, Глознов гэх хоёр хүн Бродиг дуусгаж амжаагүй зохиолыг дуусгаж 1890 онд олон нийт тараасан байдаг. Тий. Князь Игорь хэмээн яг адилхан нэртэй кино бас байдаг. Энэ болохоор ерөнхийдөө бол туужтайгаа маш адилхан гэж болсон гэж хэлж болно. Энийг болохоор 1969 онд найруулагч Роман Тихомиров гэдэг Оросын алдартай найруулагч гэдэг тэр ингээд найруулж хийсэн байдаг. Бас л их чанартай кино болсон билээ. Бас ингээд дэлхийн алдартай уран зургууд байдаг. Тэдний бас ингээд энэ туужаас санаа онд зурсан хэдэн жишээ хэлье. Ярославын хэрмэн дээр гуниглах болно. Игрийн оргон зайлах юм энэ хоёр зураг нь энэ туужаас санаа онд зурагдсан бөгөөд дэлхийд маш алдартай юм а. Тэгээд энэ зохиолыг дахин бичиж найруулсан хувилбарууд бас байдаг. Тэрний хамгийн алдартай нь болохоор Василий Жуковскийгийн 1830 онд дахин бичиж тараасан Игрийн орооны дуул хэмээн тууж байдаг. Энэ тууж нь болохоор юугаараа их хувилбартай ялгаатай юм бэ гэхээр орчин үеийн хэлбэрээр бичигдсэнээрээ бусдад арай уншаад амар болж байгаа юм а. Одоо тэгээд энэ тууж дээр болохоор ингээд дөрвүүдийн сэтгэл хөдлөл болон байгалийн төрслүүдийг маш уран яруу тодор бичсэн байдаг мөгөөд одоо тэгээд энэ дөрвүүдийн яг сэтгэл хөдлөл энэ Игор ямар миний бодлоор болохоор Игор он тийм дайчин зөрөгтэй тэгснээ тийм миний шийдэмгийн дөртэй үнэнч гэхдээ тийм ахмад настай үнийхээ үгийг огт сонсдгоо тийм бас байгаа. Игрийн дүүн болохоор ахыгаа ингээд дандаа дэмжиж явдаг. Гэхдээ бас ахтайгаа адилхан ингээд том хүний ахмад насны үнийг ахмад настай хүний үгийг сонсдгоо. Цааш гарах үр дагаврын юм одоо огт бодлцдгоо гэж ойлгож байна. Тий. Энэ туужийн тухай яг дэлгэрэнгүй бат өргөл чи юу гэж бодож байна? Энэ тууж яг ямар зохиол вэ чиний хувьд? Ер нь бол Игрийн алдаанаас олж бүх юм буруугаар ирсэн гэж бодож явдаа. Баатарлаг сонголт гаргасан ч гэсэн Тэр чи нэг зохиолын тухай нэг товчхон яриад өгөөч. ер нь бол Игор аавынхаа үгнээс зөрж дайныг ихлүүлснээр л бүх юм буруугаар эргэж дайнд ялагдж оллогдсон. За миний хувьд болохоор гол агуулга буюу миний ойлгосноор бол Игор ноён цэргээ дагуулад пловчуудтай дайтахаар явсан. За тэгээд 3 өдөр дайтахаар явсан тийм үү. Тэгээд явж явах замд нар хэртэлт болсон. Энэ нь бол бас Оросд бол энэ муугийн ёр гэж үздэг. За тэгээд гэхдээ Игор ноён энийг одоо сэжиглэж исэн ч гэсэн ингээд өөрийн гаргасан шийдвэртэй бат бас мөн дээрээс нь дүүн түүнийг зоригжуулж исэн учраас дайнд явсан. Гэхдээ эхлээд ингээд хоёр дайчих 3 хоног жисэн боловч сүүлийн өдөр ингээд загцаа.
Тэгээ тэрнээс олж Игор ноён ингээ олзлогдож өөр газар руу явсан. Энэний үр дагавар бас ингээд удирдах хөнгөө болсон. Бас дайны үр дагавараас олж маш олон цэргүүдээ алдсан гэх зэрэг олон одоо ийм хохиролтой байсан. Игор ноён зоригтой ч гэсэн ерөнхийдөө буруу шийдвэр гаргадаггүй юм байна тийм үү? Ирээдүг тооцоолдоггүй. Би тэгж зөв ойлгож болох уу? Зөв ойлгосноо. Өөрийнх нь бодлоо тий. Тэгэхээр нар хэрцэн гэж байна. Ямар гайхалтай зүйл вэ? Энэ тухай Нимбат чи юу гэж бодож байна? Нар хэртэх гэдэг нь ер нь бас муугиор Игор ноён энийг энэ төхөг мэдсээр биш дайнж яваад ялагдсан би түүнийг жаахан зүргд өөрийнхөө шийдэх хүн байсан юм шиг санагдсан. Мөн байлдааны бэлэн дуугаар манцуулж гэдэг нь надад тэд 50 амар амгалан газар өсөөгүй багасаа л дайн дашны орчинд уусамжлагдсан хүмүүс гэдгийг хэлж байгаа юм шиг санагдсан. Харин салхи уйлах туршилт би арт иргэдийн зовлон гуниг эдсэн байгалаар дэмжин сонсогдож байгаа юм шиг мэдрэмж авсан. Надад энэ хэсэг хамгийн гонигтай санагддаг. За тэгэхээр Нимбатын хувьд энэ тууж дээр байгалийн төрслүүдийг маш уран яруу илэрхийлсэн талтай юм тийм үү? Тэгэхээр ариун заяа дайнтай газар гэсэн тийм. Дайнтай газар гэсэн. Тийм байна. Энэ зохиолын тухай ариун заяа чи юу гэж бодож байна? Энэ зохиол дээр Игорийн ингээд аав нь харамсдаг байхгүй. Тэр нь болох тэр ингээд Игор ингээд аавынхаа үгэнд орохгүй дайндаж мордоод тэгээд ялагдаад хүн ингээд үгэнд нь орохгүйгээр буруу шийдвэр гаргаад дайнд мордоод ялагддаг. Тэгээд ингээд ноёдууд нь ингээд дэв нэгдлэхээс дараа ингээд ялагддаг. Тэгэхээр Игорийн аав нэг л хүүхдэд буруу хүмүүжүүлсэн гэж ойлгож болох уу? Үгүй юу? үгүй би тийж бодохгүй. Юу гэж бодож байгаа гэхээр яг хуу миний хувьд бол Игор яг ингээд өөрийнхөө шийдвэртэй яг бат зогсоод яг ингээд дайнд явна гэдгээр явсан нь миний хувьд зөв зүйлээ. Гэхдээ цаашд гарах үр дагавар яг хуу жишээлбэл одоо ингээд нар хэрцэн гэдэг тэгж штэ тий. Байгаль дэлхийн хүртэл Игорт одоо ингээд болохгүй гэдэг ингээд дохиогж гин гэж би ойлгосон байхгүй юу? Тэгж яхад Игор зурж явсан. Энэ тэрхний гаргасан алдаа гэж би бодож байна. Энэ зохиол гэхдээ ингээд алтартай байгаа бас хэд хэдэн шалтгаан байдаг л да. Тэрний тэгээд алтартай байгаа шалтгааны нэг нь гэх юм бол ингээд энэ тууж ингээд бусдаасаа амар өвгөнт ялгаатай байхгүй. Энэ нь болохоор ингээд бүр дээр үе явдлыг харуулдаг мөртлөө ингээд нэг өвгөн боорч гээд хүн ингээд энэ зохиолыг туйлж байгаагаар бичигдсэн байдаг бөгөөд энэ ингээд проз ба уран яруу холилдсон нэг дараас шууд яруу найргийн хэлбэртэй байдаг. Энэ үүгээр бос зохиолуудаас өрнөцөдөх. Тэгэхэд ингээд би сая сонслоо л доо. Ингээд 3 хоног дайтаад Игор харамсалтай нь ялагдсан байна. Тэгээд олзлогдсон гэсэн. Яг олзлогдсныхаа дараа юу болдог вэ? Оросдоо буцаж ирдэг. Тэр их сонирхолтой байна. Оросдоо буцаж ирдэг. За жишээлбэл энэ хэсгээр ирээ могоо морилцсан гулгав эцтэй тоншуул модыг тоншив ихшигт гургалтай үүрийг тохиолов энэ чимээнээр Игор зүхтав гэд маш түргэн хугацаанд Игор зүхтаж чаддаг. Яг Игорийг ингээд зүхтаж явах хооронд одоо ингээд Казак болон Кончак ингээд зэрэмжээ алдчихсан. Яг энэ үеийг одоо Игор ашиглаад одоо маш түргэн хугацаанд зүхтаж чаддаг. Тэгээд Оросдоо ирдгээ. За тэгээд Оросдоо яг Игор ноёныг одоо ирэхэд нь бас ингээд нар мандсан гэж байгаа байхгүй юу? Бадарсан нар огторгойд манду Баатар Игор Оросдоо ирв. За би болохоор энийг одоо нар мандах одоо шин зүйлийн эхлэлтэй. Одоо бид нар одоо өглөө босоод нар мандаад бас дахин нэг шинэ өглөө эхэлдэг штеп. Яг тэрнтэй адилхан Оросын түүхийн хувьд ч гэсэн ингээд бас шинэ хуудас дахин ингээд эхэлж байгааг зөвөрлсөн гэж би бодож байна. Тэгээд бас сонирхолтой хэсэг байгаа. Болд Баатар Игор ноён болор кефт морилж ирээд Боричвийн орцоор өөдөө өгсөж богд дээр их сүмд мөргөө гэсэн байгаа. Энэ сүмд мөргөх нь бас их
учиртай гэж би бодож байна. Тэр сүнгийн өсөрөөр ингээд өөрийнхөө нэг алтааг ухамсарлж ин гэж ойлгож байна. Зөв үү? Өөрийнхөө одоо нүглийг багасгах те сүнд очиж нүгж юм. Ер нь гимэл ухаарал байгаа юм байна шүү дээ. Ялагдсан. Тэгэхээр бас хөөц сэтгэлтэй хүн биш байх нь шүү дээ. Тэгэхээр энэ зохиолоос яг гол санаа нь юу вэ? Ингээд гол авч болохоор ухаарлал нь юу вэ? Та нарын хувьд? Игнэглтэй байсан. Хүчтэй гэдгийг харуулсан. Чадвар их баримт. Им нэгдэлтэй байснараа им нэгдэлтэй байх ёстой гэдгийг л дууж ирээсээ агуулдаг байгаа юм байна шүү дээ, тий? Нэг тийм гоё жишээ байдаг та. Эв чаазга буугаар ингээд. Чиний бодлоор бас. Миний бодлоор энэ болохоор би ерөнхийдөө бол ингээд дайнтаа тууж унших бас дуртай хүн. Ингээд дайны тухай хэдэн стратеги болно. Дээр үеийнхаа түүхийг мэдэн гэдэг маш сонирхолтой. Тэг миний хувьд болохоор та нартай л адилхан ер нь эм нэгдэлтэй байхыг л урайлс нь тиймэр утгатай зохиол гэж бодож байна. За ингээд бид игрийн орооны тууж сэдвэр нийгмийнтэйгээ ярилцаж, зөвлөлцөж, нийгмийнхаа бодлыг сонслоо. Та бүхэн хүлээвч сонсонд баярлалаа.